бүс доторх бүх зогсоол бол бас хариуцах эзэнтэй, төлбөртэй болох шаардлагатай байгаа. Энэ бол олон улсад хэрэглэгддэг зүйл. Эдгээр бүсүүд хувийн автомашины хэрэглээ аль болохыг бол бид бүхэн маань хувих бодлогыг бол хэрэгжүүлж байна. Гэтэ хомноо гэдэг маань бол бид бүхэн маань нийтийн тээврийг сайжруулна. Нийтийн тээврийг сайжруулахгүйгээр бид бүхэн маань энэ хомих бодлогыг бол хэрэгжүүлнэ гэж бол байхгүй. За тэгээд C бүс дээр та бүхэн маань харж байгаа. C бүс дээр бид нар паркингуудыг байгуулж өгнө. Паркингаасаа бид нар хотын төв рүү ордог автомашинаа орхиод автобусандаа суугаад явхад бид нар үнгүү зорчих энэ зүйлүүдийг судалж байна. Үнгүү зорчоод төв рүүгээ ороод буучна. За ийм зүйлүүдийг яаж вэ? Тэгээд хотон 3 хуваахтаа хотын төв рүү ордог. Хотын E бүсээр шүргээд өнгөрдөг. B бүст ингээд богино эргэлтийн экспресс чиглэлүүдийг ингээд ажилуулад эхлэх юм. Тэгэхээр бол бид бүхэн маань тэгээд дээрэс нь автобусны сүлжээ төлөвлөлтөн дээр бид нэр сайн анхаарал ажиллах юм бол энэ бол маш их боломжтой хувилбараа гэдгийг бас ингээд төлөвлөөд явж байгаа. 9 сарын 1-ний өмнөөс 8 сарын 15 гэхэд бол энэ үйл ажиллагаагаа хийж хэрэгжүүлнэ гэдгийг бол та бүхэндээ бас хэлье. Тэгэхээр бол одоо зогсоолын менежментийг бид нар яаж сайжруулах уу? Мөн одоо тээврийн хэрэгслүүдийн орж гарах сүлжээ төлөвлөлт гих мэтчлэн дээр бол манай хувийн хвшлийнхэн маань санал бодлоо илэрхийлж болно шүү гэдгийг та бүхэндээ хэлье.